Тийм ээ. Энэ бол Зэбан Дадаш подкаст байлаа. Мэдээж бидний хамтран ажиллагч спорт үзм. Sims спорт брэнд бид хамт ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн дугаараар одоо Монгол улсад баг байдаггүй олон улсын одоо харьяалалтай. Одоо Монголд одоо сүүлийн 7 жил цагаан сараар хийгээгүй нэг юм их үндэтэй хүн оролцож байгаа. Тийм ээ. Энэ бол их хэрдэн байлаа. За юу вэ? Тайванда. Олддгүй хүнийг бас олж ирэх гэж бас их л юм боллоо да. Одоо тэгээд сонин сайхан юу байна да. За бэлтгэл сургуульд ажгүй юу вэ? Бэлтгэл сургуультай аваагүй тэгээ саяхан нөгөө нэг хятад руу тэмцээнд авчиад гэсэн нэрээ. Тэгээд ирээд л байж байна. Их хэрдний хувьд одоо жишээ нь монголчууд одоо юу гэдэг өрөө сонирхогч нар ер нь их сайн мэддэг баг. Ягаад гэхээр сүүлийн 3 жилдээ хоёрт нэр тоглоод ер нь данаа Солонгост бэлтгэл сургуульд хийжсэн. За 10 жилдээ бол мэдээж асуу мегастас прогресс тоглож байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр их хэрдний гэж юм ямар хүн байдаг юм бэ? Хаанаас гаралтай? Аймаг байна уу? Ер нь танд төрсэн газар мазар гэдэг. Би ч одоо олон нутагтай шүү дээ. Яг ховдих уу? Би чамаас ховдлыгээ тодод тахсан ховдих гэж бодсон. Гэхдээ ховдих нь болохоор нөгөө нэг өвөө юм ээ. Аавын талын юугаар ховд явчихдаг. Яг төрсөн нь болохоор яг дунд гоо аймагт төрсөн. Тийм үү? Тий. Гэтэ Дорноговынх гэдэг нэг Дорногод додсон чинь бас нэг сая төр өгөөд шээ. Яг төрсөн нь болохоор дунд гоо тэгээд Дорногод өссөн нь болохоор Дорногод баггүй. Тэгээд яг уг гарал нь болохоор ховд тол явчихдаг. Ер нь нэг 3 нутагтай гэж яваад байгаа юм уу? Хотод байсан биз дээ. Гэхдээ би ч яг 10 дугаар ангид хотод шилжиж ирсэн. Дорногоо байсан. Тэгээ шууд Солонгос үлдсэн тий. Тий. Тэгэл яг 10 жилээ төгсөөл шууд Солонгос руу яваад тэндээ байж байгаа л олон жил болж байгаа. Чи хотод ирэхээс өмнө болол тоглодог байсан юм уу? Эсвэл энд ирээд аль сургуультай? Яг го Дорногод байхдаа зүгээр нэг одоо тамирын багш нар байгаа шүү дээ. Тамирын багш нарын гараар яг зүгээр нэг нэг хальтмуултны секц мэкс нэг тамирын хичээл мичээл явж байгаад яг 10 дугаар ангидаа яг 20 ирээд тэгээд яг ирчимтэй явж гэлсэн. 10 дугаар анги гэдэг чинь одоо хэдэн он төгсөв? 14 мөрөө юм уу? Тэд өндөр шид байсан. 190 дөнгөж гарна. 2 метр. Одоо нэг 98 авцаа. 15 16 он бид чинь нөгөө намрын тэргүүнээр оржсэн тий. Тий. Бойд хот болдог дөрөв. Яг гар сайттай аюу дөнгөж гарч ижсэн аахгүй. Тэгээ хавар нь Солонгосоос нэг хүн ирж нөгөө хүүхдүүд үзэн нэрнэ гээд. Тэгээ баяр сайхан эд ирчин. Солонгосын дараа нэр чинь тэнцээд. Тэгээ явлаа ярьлаа гэдэг болчихсон тий. Тэгээ нэг үнсэж өгөө явуулж исэн санаж байна. Тэр чинь нөө сүүлийн шалгаруулалт нь хилчин дээр нэг хийжсэн шүү дээ. Нэг хит хит хүүхд авчираад яг өндөр хэмжээд хажуугаар нас нөгөө насмаас яагаад тэгээд бэлтгэл нэг орсон шүү дээ. Тэгж байгаа тэн дундаасаа баяр сайхан бит хоёр шигшээ тэгээ. Та хоёул л явсан нэрээсээ. Тий, бит хоёр л явсан. Ялч үедээ өмдсөн. Тэгээд санаасаа зардал модал бүх юм дагчихсан. Тий, ер нь анх явахдаа ер нь нэг тийм гэрээ байгуул явжсэн байхгүй юу? Яг бүх юм нөгөө нэг уусаа тийм байр хоол юугийн цаана сургуулаас бүгдийг зохицуулаад тэгээ яг тэр ахлах сургуульд очиж яг тоглохоор яагаад явжсэн. Ахлах сургууль хоёр нэг анги байсан. 10 жилдээ 1 жил хамт тоглолцоод тэгээд тэр үед чи баяр сайхан нэг ах байсан болохоор төрүүлээд өгсөн. Би тэгээд дахиад 1 жил байсан өөр ахлах сургууль руу бас шилжээд тэгээд тэндээсээ хоёр өөр сургууль руу ингээд явжсэн. Солонгосын болвол одоо юу гэдэг ахлах жишээ доо ингээд ахлах сургууль тий. Тэгээд оюутан тэгээд бүр дэш мэрэгжлийн клуб гэдэг ингээд яг 3 юм шатлалтайгаа бүгд нь тоглож байгаа байхгүй. Тэр талаар жоохон мэдчих юм дэлгэрэнгүй ярьж өгч. Энэ солонгосчуудын бид нар одоо Монголын орчин нөхцөлөөс юугаар дэвж шал өөр байгаа шүү дээ. Манайх бол яг хөө нэг ажлын 5 өдөртөө бол яг өдөртөө нэг 2 бэлтгэл хийдэг гэсэн. Тэгээд хагас үтэн сандаа болохоор бас нөгөө нэг тийм тамирчдын тусдаа байр байсан. Тэр үед яг нөгөө нэг сургуулийн хоол мол байхгүй шүү дээ. Ажлын өдрөө нөгөө сургуулаас өдрийн цай юм уу гэж чинь тэнгүүд амралтын өдрөө байхгүй. Тэнгүүд одоо нөгөө нэг өөр тамирчин хүмүүсийнх нь эцэг их нь ингээд хуваар гаргаад ийж хоол хийж өгдөг гэсэн байхгүй юу? Ямар мэрэгчлэр сурсан? Спортын шинжилгээ ухаанаар төгссөн. Одоо ингээ өөр мэрэгжил сонгож болно. Тэгтээ ингээд нөгөө нэг өөр мэрэгжил сонгочвол бус одоо бэлтгэлийн цаг магтаага ингээ таардаг байхгүй юу? Тэнгүүт яг ингээд одоо жишээлбэл манай их сургуульд ингээ сурж байгаа одоо ингээ сакс волейбол юу гэдгийг одоо ингээ өөр спортын бүгдээрээ ер нь баг ингээ нэг спортын шинжилгээ ухааныг нэг юугаар сурчдаг байхгүй юу? Тэнгүү тэр нь яг ингээ спортын салбар болохоор ингээ тэмцээн оролдоонд явах хичээл юу яхад ингээ багш нар нь спортын салбарыг болохоор ингээ чөлөө мөлөө өгөөд ингээ цаг завыг тааруулж тэгээд яг яадаг байхгүй. Тэгээ одоо бол яг их сургуулиуд төгссөн биз дээ. Төгссөн. Дипломтой, монтажтай. Дипломтой шүү дээ. Монтаж байгаас тий. Эндээс 11 дөрөв анги байжгаад тэгээд тэнд очиж нэг ухрах уу? Яг тэр 11-ээс орд юм уу? 10 жил рүүгээ юу? Тий. Гэхдээ яг би чинь бол яг 12 дугаар ангид явсан байхгүй юу? Тэнгүүт яг тэр чинь угаасаа нөгөө нэг 10 жилдээ бас нэг хэдэн жил сурж байгаа цаашаа нөгөө гайгүй их сургуульд орё гэвэл нэг чадвар нь хүрч явах хэвээр. Тэнгүүт чи яг бид чи яг тэр үед угаасаа
чадвар нэг өрөхгүй шүү дээ. Солонгос хөгжлийн хажуудад ингээд хажууд нь болохоор ингээд давуулт, пас, хамгаалалт нэг тиймэрхүү юм хил мэл гээд. Тийм учраас би бол нэг 2 жил Oilers сурчсан. 2 жил. Тэр хэлний оноо моноо аягүй шаарддаг. Тэгээ их сургуульд ороход бол нөгөө нэг топик гэх нөгөө нэг хэлний шалгалт байгаа шүү. Тэр чинь яг нэг топ 3-ыг авч иж өөр нэг сургуульд орох юуг хангадаг байхгүй. Чиний тэр спортын шинжилгээ ухаан гэх сургууль орохоор чинь шалгалтын яд одоо тэр болиолынхаа чиглэлээр шалгалт өгөх юм уу эсвэл зүгээр яг ерхий эрдэм юунуудаар шалгалт өгöd тэнцэж орд юм. Гэхдээ зүгээр яг хөө тэр сургуультай хэлнийхаа юугаар өгөөл тэгээд угаасаа би ч нөгөө нэг одоо нөгөө нэг сургуулаасаа одоо ингээд тэтгүүлэг аваад яг ингээд мэрэгжлийн одоо юу тамирчин гэдэг сургуулийнхаа юу. Тийм учраас тэгээд цаанаасаа нөгөө нэг тэр одоо мэрэгжил гэх юм уу одоо тэр юу мөгийн цаанаас нь ингээд юу ачдаг байхгүй сургуулаас нь мэрэгжлийн цаанаас нь сонгож өгдөг гэж юу. Тэгээд тэр мэрэгчлэр ингээд явна гэдэг. Энэ хэрдний хувьд Монголын боловол Солонгосын боловол хоёрын одоо энэ хэд хэр их хол зөрүү ойрхон байна уу? Ялгаа юу? Гэхдээ нэг айхтар зөрүү байгаа гэж бол харддаг шүү дээ. Зүгээр одоо энэ нөгөө нэг байнгын бэлтгэл, хангамж, дасгалжуулагч нэг тийм ариал бал тийм байнгын бэлтгэл тиймэрхүү юмараа л их ялгаатай гэж боддог. Тэгээд ер нь байнгын бэлтгэл энтерт ороод сайн дасгалжуулагч энтер авчраа явал ер нь дорог үүсч болов гэж боддог шүү дээ. Одоо энэ учрыг ингээд харахад нөлөө орчихсон байгаа. Тийм яг хоо солонгосчуудаас жоохон дутуу тал гэвэл одоо ингээд пас хамгаалалт за давуулт ч одоо ер нь нэг дутгаарыг болцсон байгаа. Тийм тэгэл ер нь тиймэрхүү юмнууд байна дөө. Оюутны боловол энэ солонгост бас маш өндөр хөгжсөн гэж хараад байдаг байхгүй. Тэр талаар оюутан болоод ч тэгээд ер нь яг тэр үед яг миний Баярсаган мэт хоёр яг тэр орж исэн үед бол яг одоо нэг юун дээ шигшээ мэгшээ тоглож байгаа тэгээд энэ яг тухайн үед яг айгүй сайн байсан хүүхдүүд нь яг байсан байхгүй. Одоо яг жоох ингэ төвшин жоох муудчихад байгаа. Тэгээд тэр үед бол айгүй алдцаа ихтэй амар байсан. Тэгэл хайр цамц зүйлээд идэв гэсэн чинь. Тийм тэгэл ер нь алдцаал тэгэл гарч ирдэг гэсэн. Ер нь хоёулаа ер нь айгүй сургуульд нь орсон байл болоороо ер нь. Чех чинь үлээ. Сонгюнгван Баярсаган шиг болохоор яна. Тайс нь хүрд бүтэд нь л оронд тоглож илээ. Яалаа нэг тийг санагдаад байна. Хөө зөндөө тоглосон. Ер нь аврагын төлөө ер нь нилээ тоглосон шүү дээ. Тэгээд ер нь хожигдол чичэл идэг газар та жоохон. Яагаад Монголд ирж тоглолтгүй байсан лиг гэдэг. Одоо чинь 19 оноос хойш 22 онд тоглосон. Өнгөрсөн 24 онд тоглосон. Хоёр л тоглосон. Санал тавьдаггүй байсан юм уу? Угаасаа өөрөө чинь тоглоё гэж боддог байсан. Уу яг хөө тэгээ санал тавиад тоглоё гэж боддог байсан л та. Гэхдээ тэр үед нөгөө нэг оюутны тэмцээн бас тэр үед нь давхцаад идэг байсан байхгүй. Тэр Баярсаган бол ирээд тоглоод идэг байсан. Баярсаган бол хичээл гэдэг байсан байхгүй. Саач адилхан бохоо ойлгоо 22. Баярсаган чинь 21 онд ирж тоглол. Тэр 3 тоглосон 21 онд ирсэн. Нэг л тоглосон шүү. Нэг 21 онд ирээд Ах болохоор яг энэ чинь хичээл мөчөнд арай болчих байгаа хэл та. За гэдэг окей. За тэгээд ямар ч Солонгос нэг амжилттай тоглолоо. Дараатад орсон. Орсоо. За 4 Монголоос 4 тамирч орсон. Баярсаган Хэрдэн Хангал Батцуур 4 тамирч орсон. Дараатад ороход энэ хэл жоохон шаардлагатай байна. Солонгос хэлтэй байх юм жоохон давуу тал болж байна уу? Яг гоо давуу тал бол болохын үед болно. Гэхдээ яг чадвар нь хувьд тэр чинь уусаа тэр чинь хөгжсөн юм мөнгө их сайн зарцуулдаг уус юм чинь тэгээд яг өөрөө тамирчин сайн байвал тэр чинь ингээл англи хэлнийг орчуулагч бүгдэнд нэг аваад өгчдөг байхгүй баг болгоно тамирчид. Эхний жилийн дараатад ороод хэд 8 сонгогдсон. Одоо нэгээр ирсэн. Хамгийн ихнийх нэгээр болов. Тийм. Samsung руу нэгээр ороод. Солонгосын лиг чинь нэг багт 2 легионоор тамирч байгаа. Нэг нь болохоор заавал Аз. Гэтэ Аз дотор ингээд орнуудыг сонгоцсон байгаа даа шүү дээ. Энэ улсаас болно гэж. Японоос шил болохгүй ч гэдэг. Японоос болдог болохгүй. Болно. Нэг заасан нэг орнууд байгаа. Иран тохиолж болохгүй гэж энэ одоос болчихсон. Тий. Эхний жилд нь болдог. Нэг нь болохоор гадны нөгөө нэг Европ байхгүй. Тэгвэл тэр чинь анхны удаа тэр чинь драфт хийгээд Монголоос 4 тамирч аваад нэг Эрдэнэ чинь нэгээ бүр гарчиж байгаа. За нэгээр гараад тэгээд сарын бишээ жилийн 100 сая доллар. Тий. 100 сая доллар чинь одоо ингээд зүгээр зөвхөн цалин юм уу эсвэл ингээд бүх тэнд байх хугацааны зардал мардал бүх юм орох юм уу? Зөвхөн цалин шүү дээ. Зөвхөн цалин. Тэгээд бус юм тэгэл багаас бүх юм асах уу те. Тэгээд тэлээ игээл хичээлдээ явах уу? Тэр үед бол яг нэг яг эхний жилдээ бол нөгөө яг оюутан байсан. Тэгээд яг онлайнаар хичээлээ сонсдог байсан. Хичээлийнхаа хажуу Солонгос багаар нэр явж амжихгүй нэ те. Тэр нөгөөсөө хоёрдогт 2 бэлтгэл хийж байгаа. Тэгээ яаж сайхан цалин авч байгаа гэрээ хийж байгаа болохоор ч тий одоо ямар шүү дээ. Хичээл хий. Чаднагээл дараатад нэрээ өгсөн юм чи тэгэл ямар хичээлдээ явна гэдэг. Гэтэ одоо тэгэл яах хэвээр одоо хичээлдээ явахгүй хаях юм. Тэг яах вэ? Давсардах юм хичээлээ шууд заа. Харин онлайнаар сонссон. Онлайнаар сураад тэгээ төгссөн тий. Тий.
За $100,000 авсан хүний хувьд одоо чи яг бүх технологиод адилхан үгүй үстэй. Азууд нь уу? Тийм. Тэг Азууд нь бүгд адилхан шүү. Бүгд адилхан. Нэгээр сонгогдсон, 7-оор сонгогдсон дээ ялгаагүй юм те. Ялгаагүй. Тийм үү тийм. А нөгөөдөл бол бүр өндөр явна үстэй. Нөгөө нэг Одоо дэлхийн нөө. тийм дэлхийд бол Гэхдээ адилхан шүү. Бүгд ер нь адилхан. Тэр чинь нөгөө нэг яг хэдэн жил тоглох уу гэдгээс шалтгаалаад ингэ нэмэгдээ явдаг байхгүй юу? Одоо дахиад реконтракт дахиад шинэ гэрээ хийж мэйвэл нэмэгдээ явчихдаг байхгүй юу? иргэншлээс солиулъя гэж бодож байна уу? Солонгосын лиг тоглохын тулд Яг бодож явсан би. солиулж болсон тийм. Бас нэг жоохон Гайхтар ус хөөцөлтөйг зүгээр яг нэг тийм бодож явж ирсэн. Тэгээ уус яг ирээдүгэ бодъё гэвэл тэгээ өндөр цалинтай яг тогтмол юу одоо нэг юу гэмтэй одоо мэрэгжлийн төвшөндөө ингээд форм хадгалаа олон жил тоглоё гэвэл тэнд байвал зүгээр гэж одоо ер нь солиё гэж бас бодож ирсэн үе байна. Чиний нөгөө байрлалч одоо очингуу заримдаа нэг мэдлэр тоглоал, заримдаа оппотер тоглоал, өндрийн давтлагчаар тоглоал тест. Тэгээ яг тэр анхны жил сонгогдсон жилээр нь яагаад юу болохгүй байгаа даа. Гэхдээ яг анх опо дээр сонгосон байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг гадаад нөгөө Коби нэг тамирч байгаа шүү дээ. Одоо дэлхийн нөгөө лиг онор нь. Тэр нь болохоор уг нь аутсайд байсан юм. Тэгсэн чинь пасс нь болохгүй. Тэгвэл дөрөв опо болох. Тийм тэр нь опо болоо тэгээ би яг чарахгүй нэг гол мол руу ороод аутсайд мойд руу нэг халтмалд ороод. Тэр нь тэгээ эхний жилдээ барыг гол дээр л дууссан. Чиний жилдээ бүр тоо дуусглаа бүр лиг. Дуусгасан. Хоёр дахь дээр нь нарийн биштэй яач тэрсэн. Солонгосын лиг тоглоход энэ хүндрэлтэй зүйлс нь бага байсан уу? Хаяа одоо нөө зүр бэлтгэл дээр л одоо ингээд би одоо ингээд сайн болж болохгүй юу штэ. Тэнгүүд яг өөртөө жоох уурам уурах ч юм уу тэгэл угаасаа жоох ингээд муу байгаад байл угаасаа ингээд багийнхан ч угаасаа ингээд гадаад гүмжийн ингээд Аз тамирчнаар сонгогдсон юм ингээд яагаад ингээд өөрийнхөө үүргийг хийж чадахгүй Нэг өнөр байж байгаа. тий. Жоох ингээд дургу гаялэр Галуулах гэдэг юм шиг ба. Яг ингээд амар сайн тоглосон үед ингээд амар ингээд наалтаад амар гоё заяа дуртай. Илт тийм үү тэгээд. Тэгэл ингээд жоох муу тоглолчингууд ингээд жоох ингээд юм ярихгүй ингээд нэг тиймэрхүү юмнууд бол бас жоох ажиглагдаад идэв. Тэр нөгөө нэг Легонор тамирчин сонгогдсон чинь ч өөрөө атрийг хачаал хариуцлага өгж байгаа тий. Тэгэл тэрэн дээр ороогдож муу тоглож моглол бас юмуд байгаа хэл та. Тэр нөгөө нэг солонгос эхний драфт дээр сонгогдчиход тэрний өмнө Минжит болгон дээр ирлээ. Дараа нь ирлээ. Дараа нь шүү дээ. Гүү шүү дээ тэрний чинь өмнө шүү дээ. Өмнө нь Минжит шүү дээ. Тэр лөө буцаа заяа. Тэрийг хаяг гоё болсон. Тэр чинь Минжит болгон дээр тоглодог уу? лиг болох гээд энэ чинь асуудал болно гэсэн юм. Тэгээ гинт Минжит болгон руу орчлоо гэд буу юм болоод тэгээд асуу энэ Ямар хор явсан бэ? асуу Минжит болгон энэ чинь бас хоорондоо нэлээд зөрчилтэй болсон. Тэр яг юу болсон? Яагаад хоёр тийш явцсан? Ер нь бол тэр лиг ихэлтэл баяр сайхан эдээр солонгос ирээд асуу тоглох гэж байгаа л гэж бүгд Тэр чинь одоо асууд байж байгаа л тийшээ сонгогдоод явсан асуугийн тамирчин гэж байсан шүү дээ. Анх хоёр нь тэгж яагаад ирээдээс асуудаа тоглох гэж байгаа юм байна гэж бид нар бодож ирсэн чинь гинт Минжит болгоноос тоглох оролцсон байхгүй. За тэр яасан мөнгөний амар том болцсон аа. Яг бүр ингээд батны тоглоом бол ингээд гэрээ мэрээ тийм бол ерөөсөө байгаагүй шүү дээ. Тоглоно гэл нэг ярилцчихлээсэн. Тэгж байгаа л тэр дундаасаа шинэ баг гарч ирээд Цалин ямар байсан? Явал таяг их мөнгөнд дөнгөөр явсан л гэж ойлгодог шүү дээ. сарын 3 сая ч үлээ нэг тийм хэвчэлсэн. 22 онд тийм биш шүү дээ. Тэр лигийн талаар за окей Минжит болгоос тоглосон тийм ээ. Аблучид хажигдсан зүрдэг дээр тий. Аблуч Олка гэдэг одоо Баянгол хөрөнгөд одоо тоглоод очсон шүү дээ. Тэгсэн 2-1 хажигдсан. Боо 3 тоглоод Тэгээ 2-1-ээр л очигдсан. 2-1 хажигдсан тий. Нэг тоглолтын дээр хөөгддөг шүү дээ тий. Хөгц. Тэгээ тэр тоглолт хөөгдөө дараагийн тоглолт тэр тоглолт хажигдаа дараагийн тоглолт хажигдаа дууссан шүү дээ. Тэгс. Хөөгцөө. Тийм шүү дээ. Улаан шарыг хурц зэрэг аваад тоглосон. Анх удаа хөгж үзсэн. Ер нь лигээс хөөгцөө анх нэг юм шиг ч ярих. Тэгээ Хөгжсөн байхгүй мó. Байхгүй шүү дээ. Зөрдөд тоглолт шүү дээ. Зөрдөг тоглолт дээр хөөгцөө. Зөрдөд тоглолт ойр тоглолт. Ер нь зөрдөг дээр яндуур Би байгаагүй л дээ Монголд. Чи байгаагүй. Чин хагас шгшээ чин юу гараад ирсэн байлаа. Манайх ч Баянгортой зөрөөд нөгөө талд хавс асуу хоёр Шанх асаа зэрсэн тий. шанх тэр үе шанх байсан. Тэр яасан юу вэ? Яриач. Тэр чинь нөгөө тэгээ шүүгчийн л юу вэнэс л болсон шүү дээ. Тэгээд шүүгчиг юм хэлсэн. Манайх яхаа дост өөр ам дугаа юм би сонсч ирсэн. Тэгээд Гэхдээ шүүгч нь улаан цай хийгээдсэн юм аа. Арай л дэнд үйс. Хэд тоглолтын дээр нэ.
ихэнх дээр хожсон байсан байгаа танах тийм. Техник дээр чинь бүр амар хөдсөн шүү дээ. 3 хожсон хожсон тийм. Би чи баг нэг 10 марууд давуулаа 25 13 мороор дуусгаж мосоо миксэт юм. Тэгээд тэрний дараа дараа дээр хийгээд хэрэлдсэн юм. Хоёр тоглолт нь 2 дугаар парт ч лөө 3 дугаар парт ч тэгээд тэр гэхдээ арай л тэнд үйс юм аа. Нөгөө хаалтны гартайгээ челленж үзээд тэнд талаас Баян онгороос. Тэгсэн чинь хаалтныгаар байгаагүй. Тэгсэн чинь би нөгөө ард 6 таа нугаалж ирсэн байхгүй. Тэгсэн чинь ямар челленж мэлэмжтэй гэж үзээгүй ирнэ. Шууд намаа миний гартаа гарсан гээд. Чам хамгаалж байгаа гартаа гээд. Тэгэж мигээ шууд нөгөө тал руу өгөөд бүр арай тэнд үе гэсэн байхгүй. Тэгэхээр ПМ гээл. Гэхдээ тим юм бол хэлээгүй би зүгээр шүүгч мөнгө авцсан юм шүү л гэсэн. Ер нь тийм тохиол байхгүй хаа би л мэдхгүй. хагас шигшээгийн тоглолт шүү дээ тэр чинь. Тэндээ төгнөх хэрэгтэй. Багийн гол тоглох чиг бол багийн тохиолдолд хөөхгүй л дээ. Бүр хоёрдугаар шүүгч нь яг нөө хийгээдсэн байхгүй жоохон нөө ахмад яг нэг юу шүүгч биш дээ. Нэгдүгээр шүүгч тэр нэг жоохон залуу шүүгч байлуу тэсэн жоо очсноо шууд яаж байгаа надад карт өгүүлээ. Улаашаар хоёр зэрэг өгүүлээ гаргацсан шүү дээ. Канадаас хоёр тоглогч ирлээ. Тэ нэг намаас нэг тал хоёр ирсэн. 22 оны лиг дараа жилийнхэн Ковын лиг хоёр тэнгэр газар уу? Тэнгэр газар тэгэл 22 онд ч уусаа яг одоогийн шиг бас байгаагүй шүү дээ. Ордон дотор болдог шүү дээ. Ордон дотор нэг жилж байхгүй л гэсэн дээ. Жилж байхгүй. Тэгэл тэнд очиж тоглоол тэгэл тэр чинь үзэгч нь тэгэл амар их үзэн тэгэл ингээл амар дэмж мэмждэг. Ордонд чинь тэгэл үзэгчдийн цаанаас сууж байгаа хувцас солилцол гаргаал тоглож буцаал үзэгчдийн хувцас солилцол гаргав тий. Ордон ч тэгтээ гоё л доо. Тамирч ингээ ярьж байгаа тагдаг мах тэгээ үзэгч сонсоод сууж байгаа шүү дээ. Тамирчтай харцаач. Үзэгчтэйгээ нийлээл. Бастай манай ордон бас тоглоход гоё шүү дээ. Уур амьсгал гоё шүү. Таа жоохон зайгүй л болох юм. Одоо нэг олон хүн арахгүй л байгаа болохоос цоо. Спонсор юм. Спонсор яв тийм ээ тийм спорт зүүн. Ууж үзсэн гоё уус тий. Гоё. Үзэн бол энэ танад байг ууж байгаа шүү тий. Байн ууж байгаа шингэнэ нөхөө сайн уу шүү дээ бас. Манай спорт үзэн гээд манай ивент тэгш самтаж ажиллаж байгаа бас ингээд 2 дахь дугаар дээр хамтарч ажиллаж байна. Олон дугаар хамтарч ажиллана. Тэгээд манай цэм спорт брэнд тэгээд одоо манай Монголын одоо урдаа барьдаг спорт хувцсны үйлдвэр байгаа. Тэгээд ер нь манай спорт хувцсны үйлдвэрүүд одоо их олон байгаа. Гэхдээ энэ нэг ачаал дээрээс дийлд амар нэг хувцс хэрэгч ихэл захиалга ихтэй байгаа гэл. Манай монголчууд одоо тэр чигтээ спортын хүмүүс болж байна. Тэгээд бид нар ч бас ингээд спорт үзмтэй бай, спорт одоо хувцсныхаа үйлдвэрээр ингээд сайхан ингээд бичлэгээж хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд нэмээд бас хамтарч ажиллах хүмүүс авна шүү. Тэг call me тэг. Чи бас нэг жоох рекламч манай спорт. Манай гоё ууж муугаад. Одоо байгаль уу. Тааж нөгөө нэг солонгослууд нөгөө хөлсийг бол нөгөө орлуулж шарнахдаг бах тий. Тэгээ нөгөө цаанаас нөгөө багтаа уураг муураг юмнууд бүгд байгаа. Нэмэлт бүтээгдэхүүнүүд нь уураг BCA гэдэг. Хоол моолн дээр жишээлбэл одоо ийм төрлийн хоол ижилэхгүй заавал шинжилгээнд орсон байх хэрэгтэй мөстэй гэдэг нь таны клуб байсан. Гэхдээ тийм юм гайгүй зүгээр хэрэгэлдэг одоо нөө хөвдөө тамирчиж хэрэгэлдэг одоо нөө витамин юм байгаа шүү дээ. Тэдрийг бол заавал нөө тренерээсээ одоо нөө орц найрлагын харуулж тэгчиж авдаг. Хоолн дээр л гайгүй. Хоолн дээр гайгүй. Гадуур мэдээ чөлөөтэй үе байдаг бах тий. Цаг тэр үе дээр гадуур мадуур явж байгаа янз бүрийн хоол мол идээд хардж барьчвал хариуцлага яах вэ? Тэгэл өөрөө л хүлээ шүү дээ. Тийм үү. Тэр нэр гэрийн дээр туссан байдаг уу? Тэгэл өөрийнх нь л хохил болно л дээ. Тийм учраас тэгэл бие байга сайн цэгэнжил байхгүй. Нэг сахилга батны асуудал хэр үе юм солонгос бэлтгэл мөдгэлгүй үедээ ч маргааш нь тоглолтгүй үед бас нэг хаяа нэг бас нэг тий байх уу? Байна. Ганц нэг яг багаараа юу? Багаараа гарах чи тэгэл нөгөөхтөгөөч гарна. Тавхыг бол зүгээр өнгөрөх үстэй. Ажлын 5 өдөр бол заавал бэлтгэлийн. Тэгээ ингээ хаяад хагас сандаа бол хийчихнэ. Тэгээ зөвхөн ингээ бүтэн сайн өдөр амарч амардаг тийм өдөр айгүй. 7 хоногт бол нэг л амардаг гэсэн. Та нарын та 5 дахь хагас санд юм биш тий? Манай Монголын нөгөө сагсчил ярьж ирсэн шүү дээ. Бэлтгэл нүгэнд цухчихсан гэдэг. Тийм үе байна. Ер нь цаан гойсаа ихэндээ тэгээд тэр чинь тийм бит хоёр чинь 10 жил төгсвөл нэг монголч нэг сүртэй хамгаалт юу хийдгүй шүү дээ хийхгүй дараа явсан шүү дээ. Тэгэл нэг худлаа нэг жоохон довтлол юу яагаад яачдаг үс тэр үедээ. Тэгэл тэн чи ихэндээ очиод хамгаалтаар алуулж байгаа юм чи. Сүлдээ нөө гоё юм ой чи ингээл бүр амар өвдөг л шүрмэс татаал бүр хөдөлж чадахгүй бүр ингээл ам цусмус амтагтаал. Тим үе юм бол зөндөө байсан.
Хүүшээ бэлтгэл гэдэг чи ийм байд юм уу гэдэг. Тэг буцмар санагдсан уу? Тэр ганц нэг байсан биз. Гэтэ бид өөрс нь хоёулаа явцсан болохоор хандаа гайгүйс. Ганцаараа явсан бол буццсан байж магадгүй л байна. Ингээд Монголынхоо нэрийг ингээд дуусгаад ингээд явж байгаа ч бид бүхний хөв те болоо сонирхчдын хувьд бол маш гоё бахархалтай байсан. Ягаад гэх юм одоо юу тухайн үеийн сөөрч явж эхлэегүй те хангалж явж эхлэегүй байсан. Ингээд Монголд ямар ч волейбол шиг төдөлөөр гадаадд бас ингээд тамирч тоглож байгаа шүү гэдэгт бас их бахархалтай байсан шиг үж одоо хэлчихье. Баярлалаа. Тий. За тэгээд тэрний дараа жил ингээд явлаа. Одоо нэг алдар дэс чакс руу орсон тийм ээ. За эс чакс яасан бэ? Эс чакс одоо хүртэл байгаа шүү дээ. Эс чакстай 3 жилийн гэрээ байгуулсан. Тэ. Хэдэн төрний гэрээ байгуулж байгаа? Дундуур нөө гадагшаа дутагшаа явах магадлал нь их болохоор нөө яг зөвхөн яг лигийнхаа үеэр яачаад яачдаг байхгүй юу? Төхүүлж хагаад яг тэр үеэр яг гэрээ яачдаг. Тэгэхээр юу гэсэн үг юм? Лигийн үеэр цалин авах, лигийн бус үеэр цалин авахгүй юм. Яг тэр үеэр нь ингээд жоох арай баг магадлал нэг тийм юм. Тэгэхээр нийтдээ 3 жил хэд гэсэн үг юм? Баг. Удирлыг бодвол маш гайхалтай юмсан. Багц сайн байсан тийм ээ. Оо базар маань нэрдээс эс чакс ч одоо баг бурхан чөтгөтэйгээ нийлж хожихгүй л байсан шүү дээ тийм ээ. Дараа 11 хожоод амар байж байгаа л тийм ээ. Тэгж явж байгаад цаадлын нөхөрт ажигдчих тийм. Зүрдэг дээр Тийм. 92 бас одоо бас драма авахар л тоо тийм. тэр амар. Тэр тоглоомгүй талбайд байгаагүй. Яг юу гэж бодож байсан. Тэгэл 92 болчихор би ч тэрийг тоглоогүй яг юу гадаас суучихсан гаднаас хараа суудсан. Тэгэл яг за хожчлаа одоо гэж бодоо үйдсэн чил дараалал тоо хатаад эхэлтий. За арай хожигдчихгүй л үү ийм юмнээс арай боригдоо хожигдахгүй л үү гэдгийгсэн чинь тэгээд хожигдсан шүү дээ. Тэр яагаад чамайг тоглолоо гэж боддог юм. Тэр тоглолт хүртэл чи чинь бүр улирал болон тоглолтоор гараад байсан шүү дээ. Тэгээ өмнөх тоглолт нөлөөсөн өмнөх өдрийн тоглолт Монголд. Тэг өмнөх өдөр нэг хальт жоохоо юу атсан чинь л тэгэл дараагийн тоглолтын дээр нь шууд гаргаагүй суулгаал. Гэтэ тэр чинь гэсэн 3 тоглосон шүү дээ. Эхлээд тань хоцсон. 3-0 болчихсон тий. Тэгээ дараа нь 3-1-ээр хоцсон. Хоцсон шүү дээ. Тэр тоглолтын дээр энэ хэрдэнтэй тоглоо хоцсон мөртлөө 3 дахь тоглолтын дээр хэрднийг суулгаад хожигдсон байхгүй. Яг юу бодогч байгаа. Би бол таал гэж бодно л да. Юу нь бол тий. Тэгж яг харуулсал одоо байдгүй. Харуулсал байдаг шүү дээ. Хэрвээ тэрийг зүрдэг дээр хожоо гараад ирсэн байсан бол хэрвээ бас аврах авчих байсан билүү гэж бас боддоо шүү дээ. Тэгэхээр яагаад чамайг тоглоулаагүй гэдэг шалтгаан нь яг юу юм бол чи яг дотор нэг үгэлт хийсэн байгаа шүү дээ. Тий. Тэрээс байгаа яриа л да. Би тэгтээ сонсч байсан шүү дээ. Чи надад ярьж л байсан. Яагаад тэрийг ярихгүй би ярих юм уу? Үгүй тэгэл. Чи нэг ихний тоглолт маа тажигдаад 2 тоглолтоо хожихдоо дундуур нь бас энэ чинь солигдоод уран барилтыг зэрэгцсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр чинь уран барилт аягүй сайн тоглосон байхгүй. Тэгвэл ганц нэг алдаа гарангууд наа чих алдаатай юм байна шүү дээ. Гээд тэгсэн гээд ингэж нэг жоохон хор орсон гээд хэлсэн. Тийм надад хоёул нь бандуур явж байхад яриад дээ. Тэр яахгүй. Тэгсэн. тэгэл ер нь тасалжуулагч шийдвэр байсан бол. Гэхдээ нэг жоохон алдаа ихтэй байна ухааны юм яриа л тэгэл суудсан шүү дээ. Тасалжуулагч багаас шийдвэр гаргаж байгаа. Энэ жил ер нь барыг авраг авчих юм байна да гэсэн бодолтой. Нэг мэцэл ийгүүцсэн байсан шүү дээ. Тэгэл хүрлийн төлөөлөл гараад ирсэн шүү дээ. Хүрлээ авсан. Тэгээ манайх чинь тэр үед чинь бас уусаа өдөрлийн төсөөдийг барахгүй юм чи. Тийм үсэн тий. Тэгэл за ерөнхий төлөв яаж ч хойчих бол хурдан тоглоё. Тэгэл нам байрлая гээл тэгэл тоглолтын өмнөд чинь нэг 4-5 минут байрлал. Золбодоо тоглох хэрэг. Дажгүй. Өөрөө яг нэг жоохон юу шүү дээ. Толгоо молгон жоохон сэрэг сайн ажилдаг. Гэхдээ яг өмнөх л тэр миний яг тоглолтог жил бол жоохон нэг US холболтууд нь жоохон бэлтгэл багцсан уу жоохон холболтууд нь жоохон тийм замбраагүй гарагдсан. Тэгэл тэрийг бол аргалал явуулах гал хаан гадаа зохин янз янзын асуудал болоод тэгвэл тэрийн наадах чинь алдаа ихтэй байна гэл тэгэл ер нь тийм аргалааны юм их болсон бас тэгэл яг жоохон бэлтгэл дутагдсан юм болов уу гэж боддоо шүү дээ яг ингэ. Солонгосоос ирээд хэр удаан бэлтгэл хийчихэд лигт орсон. Нэг сар маар болсон уу. Тэгэл лиг эхлээд явгоодгоо тоглоно. Тэгээ шууд Солонгост оподод тоглосон шүү дээ. Тэгээ энэ дэргүүд аутсайд дээр пасс аваад толчих. Тий. Тэгэл ер нь хамаг пасс масынаас өгсөн шүү дээ би чинь. Ерөнхийдөө тул зогсчаад аягүй төвхтэй байдсан том бигтэй болохоор энэ чинь талбай голыг эзэлж чаддаг юм шиг. За тэгтээ ер нь бол хүрэл медаль аваагүй олон хүн байгаа шүү. Энэ бол лиг тоглоод медаль аваагүй юм шиг. Лиг 2 хүрэлтэй. Тэгтээ бас энэ хэдний үед бас солонгос тоглож ирчээд бас юу гэдгийг бас нэг авраг авах гэсэн зорилго бас байгаа шүү дээ.
Энэ жил сүүлийн жилдээ гэрээний Тэ. олон богоо санал тавьж байгаа. Санал ярилцж байгаа юу? Дотооддоо ч бас санал ирж байгаа. Гадаадаас ч бас ирж байгаа. Тэгэл яг бас Монголдоо тоглох уу, гадагшаа явах уу гэдгийг бас шийдээгүүл. За SC Август ямарсан тэр удирлыг өнгөрүүлээд ингэ явсан. За тэгээд дахиад дараа бид нэр өгөөд тэгээд 7-оор сонгох гэсэн үү? Юу лээ? Би тэг санаадах юм. Тэр хэзээ сонгох Тэгээ гэсэн. 5 хувьцсан юм байна. За тэгээд сонгогдоод амжилттай сайхан тоглож байгаад бэртэл авсан тийм ээ. Шаганы савхын сугуул. Подимор энэ ясан цуураад тэгээд энэ нөгөө нэг зөөлөн ийд мэд нуурагдаад Тоглолтын дээр юм бэлтгэл тийм. тоглолтын дээр яг нөгөө нэг хаалтанд үсрээд бууссан байхгүй юу? Тэгсэн чинь яг хажуудлын хүнийхээ хөлийг гიშгэж буугаад Салингол авдраа хүмүүстэй. тоглосон сар хүртлээ аваад тэгээд одоо нөгөө нэг нөхөн одоо юу гэмдэ бэрчсэн болохоор тэг нөхөн олгоор гээд яг нэмэлт нэг сарынхыг илүү аваад. Тэгээ чамаа нөгөө бичингүүд багчаа солисон шүү дээ нөгөө нэг өөр ливанаар. Тэгээ чамтай ярилцсан аа. Одоо би ингээд тэр ингээд өөр ливанаар сонгох гэж байна. Чи одоо нөгөө хувьдаа нөгөө нэг эйжент байгаа шүү дээ агент. Тэгээд тэрнтэй бол ингээд ярилцаа тэгээд эйжентээс ингээд дамжуулж ирж байгаа байхгүй. Одоо ингээд чиний бэртэлч одоо яг ингээд нэг сар дотор байвал нэг сар дотор ингээд буцаа тоглох боломжтой байл гайгүй. Тэнгүүд минийх чинь ингээд баг 3 сар маартай гарч иж байгаа юм чи. Тэгэр чин тэд нар чин тэгээ намайг 3 сар хүлээхгүй болж байгаа байхгүй. За чамаа юу ингээд баг өөр тамирчнаар ингээд солих юм шиг байна. Тэр үуч чи яг нөгөө нэг имчилгээнд яг яваал байжсэн. Танаа эйжент гэхээр чи одоо солонгосон гэдэг юм уу? Тий, солонгосон ба Аз дээр нэг айгу том тим юу эйжент тахгүй. Тэгээ одоо энэ гадаа тамирчдын бүгдийн тэр ингээд бас хариуцдаг. Гэрэмэрийг чинь тэр чинь бас нөгөө нэг эйжентийн төлбөр хөргөж авч байгаа бах тий. Тэр эйжент бол миний сонссноор яг миний цалин байлангаас л авдаг уу зүгээр нэмэлт нэг холбоогноос юу авдаг гэсэн бас. За одоо гоё цалин ярина гэвэл. $100,000 авлаа. За. $100,000 шууд паг гэж бүгдийг нь Монголоор явуулах уу? Гүш сар давна шүү дээ. Сарын $10,000 35 сая. За. Хат шуурч үзүүлээ. За $10,000 ингээл аваад тэнгууд татвар матвар янз янзын улс масаас нь янз янз яах вэ? 22% татвар тавна. Пүү. Шууд $122,000 гэрээ юм шүү. Харин тийм ээ. Эхний цалингаас нь шууд 22% шууд 100,000-аас нь 22-ыг суудгаад тэр үлдсний 10 сар сарлууч тийм үү? Бодороо хэдэ. 7.8 болоо. Энэ нэг солонгос тамирчид нь гадаад энэ тэр ливанор тамирчдаас илүү их цалинтай гэдэг нь үнэн үү? Үнэ. Тийм үү? Тийм шүү дээ. Одоо Монголд бол ливанор дүнтэй шүү дээ. Тэнгүүд үгүй гэж хамж. Бараг шийдэн $100 болох юм шүү. Одоо яг хамгийн их нь нэг тэрбум гарan байсан шүү дээ. Тэрбум гарan вон. Тэр одоо Монгол мөнгөөр ч бараг 2.5 тэрбум. Гадаадууд нь бол нэг 400, 300, 400 мянга байт юм шиг л хичээлээ. Баярсагнад тоглоод байдаг шингэлээ. Лео юу? Тийм. Тэр бол тэгтээ ус анаг авдаг юм шүү. Тэр ч одоо тэгээд тэндээ даргалцсан амт одоо тэгэл авах нь зөв. Хоёр дахь удаага солонгос лиг сонгогдлоо шүү дээ тий. Тий. Хоёрыг сонгох шалтгаан нь юу байсан гэж бодож байна? Нэгт одоо хилтэй. Дээр нь тэгээ угаасаа бит хоёроос одоо илүү хүн байхгүй байсан болол угаасаа дахиж сонгогдсон байгаа л гэж бодож байна. Эрдний хувьд одоо шгшээ тоглолоо юм нэр. Тоглоогүй шүү. Анхудаа тоглож. Айл явснаас хойш дуудагдсан. За одоо би нээс яг самчлаа. За урд нь дуудсан юм. Баясаа нэг хэн тоглоод дээрээс тоглоо. Гэсэн чинь нэг чөлөө мөлөөгийг ахуулж янз янзын болчоод онгоцны тэзэн дээр нь янз яалаа нэг тийм юм болсон тий. Тэгээ би над руу анх яриад боломжтой баясаагийн хоёр боломжтой гэж асуувал би тэгээ баясаа руу цаашаа дамжуулж хэлээл. Тэгэл үйдсэн чинь хоёулыг чинь авч ямаар байна энэ тэргээ ярьсан байснаа гинт нэг нь авч явъя гээд бүх юм зохицуулсан байсан юм үзсэн тий. Хичээл нэг тэмцээн уралдаан байсан. Тэгээ тэр мэрийгээ бүгдийг багш нартайгаа нэгэнгөө бүгдэнтэй очиж уулзаа чөлөөмөл зохицуулсан байсан ч тэгээ. Онгоцны зардал илүү хоёр хүнийх юу байхгүй ч илүү нэг хоёр хүний зардал даахгүй. Айгуу нэг сонин шалтгаан гэсэн юм аа. За одоо тэгвэл энэ жил ер нь анх удаа бас Монголдо иж таарад бэлтгэл амрагдаад эхэлж байгаа юм шүү дээ. Шишээ дээр. Энэ жил одоо анх удаага нэг юу нүүл цаг зам таарад боломж нүүсэд. Би харин нэг зүйл бодох. Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх тамирчтай нэг тэмцээнд орж үзээг байхгүй. Нэг бол лидер байхгүй, нэг бол баяр сайхан байхгүй, тэг гэдэг чинь нэг бол хангалуун байхгүй ч юм уу, нэг бол суурин байхгүй ч юм уу. Одоо бол яг бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах байх гэж бодоод байгаа. Мэдээж одоо баяр сайхан яриад тоглох. Бүгднийг яг ингэж нэг үзмээр байгаа. Ийм яг ийм чадвартай байгаад дээр нь ороод үзье. Тэгэд ер нь Монголын болоод хаана явж байгаа юм бэ гэдэг дүнгээ тавиулъя гэж үздэг. Шигшээ авах сэтгэл тэр юм. Одоо таны байрал дээр хэдэн хүн байна? Гэхдээ би ч уг нь одоо аутсайдын тэгсэн чинь евро опор өгсөн баг юм. Тийм байна уу. Апа дээр очиод нөгөө нэг солгот тоглолт болно да.
Тэгэл аль болж байгаа дээр нь тоглоё. Аутсайд дээр ч амар олон байгаа шүү дээ. Алькасуур, Уранбаяр, Заан Хэрдэн, Бааж. За тэгэл доороос зэлмүнэ даваа заргал магаал гэдэг бол олоод байгаа шүү дээ. Тэгэл одоо хин сайн л тоглоно шүү дээ. Одоо жигтэй үзэл тэгэл. Тэгээд дотроо бодвол угаасаа би эдрэг ална гэж бодж л байгаа шүү дээ. Одоо тэгэл бэлтгэлээ эхэлсэн тэгэл гой боронд орчвол тэгэл бол Монгол тоглодог гаруудыг бол ална гэлээ. яг ч бас тэгж бодоогүй зүгээр тэгэл хин илүү бэлтгэлээ сайн хийж ин тэгэл Хотод өрсөлдөө сайн байх тусмал угаасаа олон улсад амжилт гаргана шүү дээ, тий. Тэгээд та нараас яг нэг үеийн залуучууд ер нь бол яг нэг үеийн гоё залуучууд ингээ бүр өнөр байгаа дээр би бол танаа гинжний аваачаасаа гэж залбираад л одоо тэгээд өглөө болгон гандан гараад байгаа шүү дээ. Нарандаас өнгө өгөөд л. Энд чамаас нэг мас. Уранбаяр, Цэндавиш, Суургорын нэг юм гараан тоглоулна, нэг юм цэцлэгийн цуулган, нэг юм чигшээс хасна. тэг одоо угаасаа олон улс тоглоод угаасаа яриа яатснараа суур бол арай гараанд гарах байх гэж бодож байна. Хоёроор нь одоо тэр л жоохон эргэлзээтэй тий. Тэгэл нэг сонгоно шүү дээ. Одоо тэгэл яалчгүй. Яг одоо торн харангууд хоёул амар байгаа шүү дээ. За Уранбаярыг сонгоч дөө. Уранбаярыг сэлгэнд яагаад Олко гэж чинь тий. Уучлаарай гэдэг. Баяр сайхан амар чожо. Яг адилхан нэг юм суулгаад нэг юм гаргаад нэг юм хасна. За нэгээр бол 100 баясаг авчи. За. За тэр бол ер нь л ойлгомжтой баг. Хоёроор нь одоо тэгээд Хэцүүлтэй. Чожо юу хоёроор нь бас хэцүү юм аа. Гэхдээ яг ингээд довтлогоо энтрийн бодвол амар байгаа даа. Хаалтын бодвол чойж байгаа даа. Тэгээ бус тэмийн утгаар ер нь адилхан. Тий. За юу яач дөө. Замрыг авчи дөө. Чойжог тэгээ яач. За захгак. Цааш дотлогоо металтай тий. Хаалт бол сайн л да. Тэгээ ер нь л адилхан байна дөө тийм нэг. За чиний ойрын зорилго юу вэ спортын? Гэтэ зүгээр яг ойрын зорилго гэвэл би бол зүгээр яг Монгол тоглол Монголдоо нэг аваараа аваад эсвэл яг гадагшаа тоглол ер нь жоохон одоо Европ ч юм уу энэ шиг ер нь явж тоглол яваад байгаа. Сүүлд нэг лигөө бас Ливано тамирсан явсан Дубай юу лээ? Ирак руу яваад. Ирак руу ч тийм нөө бум утаа тийм. Иракасаа Дубай руу яваад. Иракийн нэг үүдүүдийг зөөх яриач. Ирак ч бол тэгэл юуны муслим юу болохлээрээ дандаа тэгэл заалмал нэмэгдэн хүмүүс үзэгдэх юм биш шүү. Дандаа ингээл эрэхтэй ингээл арзаас нөгөө нэг юм Чимэгтэй хүнээр яах. Үгүй ээ зүгээр ингээд юус ингээд амар юу юм бэлээ. Дандаа ингээд ирчүүд нь үздэг нэг тийм юу юм бэлээ. Амар дөргөө юм бэлээ. Бөмбөрнүүдэл амар орилол шүгэл мүглийн дуу сонсогдохгүй юм чинь. Тэгэл ингээд тоглолт явж байхад ингээд шуугаал идэг. Үзэгч ихтэй юм уу те? Үзэгч нь ингээд шууд дүүрчдэг ингээд. Дандаа ингээд ирчүүд нэг арзаас 10 юу гэдэг шиг ингээд гэл баа. Тэгэхээр заал нь гэсэн яг манай спортод орсон шиг заал байгаас нь жижиг тэр нэг пик үтэй. Тэгээд лайв авын нэг хараад тэгэл ингууд буутаг юм үзээд мөвчдөг ч юу юм ингээ бас амар юм байна. Тэр шашин нөлөөлд юм байна уу? Харин шашин маш нөлөөлт юм шил. Би яг бас нөө юу үеэр нь очиод нөгөө Рамадан гээ нөгөө нэг мацаг өрдөг үеэр нь очиод чи нөгөө өдрийн цагаар юм иддэг уу дандаа оройгоор юм иддэг. Тэгэл өдөржингөө унтж байгаа л нэг үүр цагаад надад чамаагүй л дээ тэд чинь мэддэг юм би ч тэгэл тэд чинь бол нэг нар мар жаргахын алдаад л яг нэг 6:30 моч ял тэндээ яг юм уу мэдээл тэгж байгаа байхгүй тэгэл босч бодох юм байл ш тэ тийм тэгэл тэд чинь нөгөө амар орой амьдралтай болчдөг тэгэл ингээл үүрээр нөгөө баг 2-3 цагт нөгөө нар мантахаас өмнө хоол мол идэх гэх нэг 3-4 үед ингээл юм уу мэдээл тэгэл өдөржин унтаал тэр лиг юм уу яг зүгээр тэнцээ юм лиг нэс тэр удаа авсан би чинь тэнд яаж яагаад юу байсан? Нэг сар л тоглос. Нэг сар тоглож байгаад нэг Дубайгаас бас нэг санал ирээд тэнд очиж бас нэг сар мар болоод. За одоо бид үдийн бас нөгөө ярилцлага цагч өндөрлж байгаа шиг байна. Одоо тэгээд ер нь Монголын нууц биш бол одоо Монголын багуудаас ямар багуудаас санал тавьж байна. Гадаадын лигүүдээс ямар багууд санал тавьж байна. Эргээд ер нь Солонгосын лигтээ тоглох боломж ер нь байгаа юу? Төмигээс нэг тавьсан. Өөр чин асуугаас бас нэг орж иж ийсэн. Өөр энержигээс нэг асууж ирсэн. Тэгээ гадаадаас ирж байгаа санал нь бас байна. Тийм үү? Хаанаас? Хятадын лигээс ирсэн. Тэгээ ер нь Чех мэхээс бас Европ нэг Чех мэхээс бас ирээд. Тэгээ одоо чамаа ингэж нэг мас. Ингээд окей би явлаа тий. Хятадын лигноо тоглолоо. Эс чаг юм ихгүй. Эс чаг чинь тим юм дээр бол айгүй яадаг ш, дэмждэг ш ер нь бол. За ингээ баярлалаа ямар ч гэсэн бидний урилгыг хүлээж аваад тэгээд. За баярлалаа. Тэгээд ер нь ч бас дуу цөөтэй шүү дээ. Яриа хөрөө байхгүй бас юм жоохон ичимхий бүрд алдаагүй. Маш аюултай сайхан ярьлаа. Тий.
Тэгээ энэ бол энэ Эрдэнэ гэдэг залуу бас Монголын хөлөөлийг бас олон улсын түвшинд бас маш амжилттай авч явж байгаа бас юм гарахмаар залуу. Тэгээд ингээд энэ жил анх удаага шгшээ багт ингээд тоглоод Монгол улсын шгшээг бүрэн бүрэлдэхүүнээр бас анх удаага тэмцээнд оролцох чинь тэгээд та бүхнийг бас дэрэгдээс чинь хараад одоо чимгөөн дундартал дэмжинэ гэдгийг бас хэлээ. Тэгээд бас гоё өгдөг шүү. Тэгээд шгшээ багт амжилт хүсье бэлтгээ сайгаарэ. За баярлалаа. Хүсье. За тэгээ манай үзэгчдээр тандаад сайхан нийслэлийг төшүүлээч. За одоо ингээд эх 8 сарын 5-нд болох одоо Зүүн Азийн волейболын аврал шалралт тэмцээнд баг тамирчтай ирж дэмжээрэй гэж уриалмаар байна. Тэгээд энэ жилийн тэмцээнээр ерөнхийдөө баг тамирчдын форум бэлтгэл сайн байгаа болохоор тэгээд энэ жил ер нь Зүүн Азиас ямар нэг медаль бол авчих болов гэсэн бодолтой байгаа. Тэгээд тийм учраас ирж сайн дэмжээрэй л гэж хэлмээр байна да. Одоо бид өдөр урилгыг хүлээж авсан Эрдэнэс баярлалаа. Тэгээд бид дэдээс спонсороор ажиллаж байгаа өнөөдрийн дугаард оролцож байгаа одоо энэ спорт үзүн тамирчтай бас нөгөө Кайлц одоо нүүр сүнс нөхөгчтэй ийм одоо бас бидэрт тамирчин бидэрт хэрэгтэй ийм одоо үзмний шүүрс маань бидэртэй хамтарч ажиллаж байгаа. Мөн бас одоо өнөөдрийн дугаар өчөж байгаа Цэвэр спорт авсны өдрийн хамт олондоо баярлалаа. Тэгээд хамтран ажиллаж байгаа болохоор спорт үзмэн тэгээд манай шгшээ багт тоглож байгаа учраас одоо маш их хийц бод салтж байгаа тэгээд сайхан эзэн нөхөрөө ганцаар уух юм уу шгшээхэн тоглож байгаа юм өөрөө мэдээ тий. Бэлтгэл дээр болж байгаа ч юу. За баярлалаа. За баярлалаа баярлалаа. Энэ бол эд байла.